За энэхүү байгууллага нийгэм тулгарч буй асуудлуудыг шийдэх гарцыг олж түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах, за улмаар амьдралын эрүүл сайрал орчныг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлэхийн төлөө өнгөрсөн 1 жилийн хугацаанд ажилласан байна. За мөн үндсэн хууль ба зөвлөлдөх ардчлал сэдвээр онл практикийн хурлыг зохион байгуулжээ. Нийгэм Монгол дүрм бүс байгууллага маань байгуулагдсан цагаас хойш 1 жилийн хугацаанд бас олон нийгэмд тулгамдж байгаа асуудлуудаар хэд хэдэн хилцүүлэг олон улсын хурлууд исэн байгаа. Тэрний нэг жишээ бол өнгөрсөн 5 дугаар сард үндсэн хууль ба зөвлөлдөх ардчлал сэдвээр онл практикийн хурлыг улсын хурлын тамгын газар Брэдер Гэбертийн сан, Азийн сан, Улаанбаатар судалгааны төв гэсэн байгууллагатай хамтарч исэн байгаа. Мөн улсын хурлын гишүүн асан Зандан шатар бид яаж хөгжих вэ? Үндэсний хөгжлийн загвар сэдв лекцийг их сургуулиуд дээр уншиж, залуучуудын нийгмийн идэх хурлцааг нэмэгдүүлэх, улс төрийн мэдрэмж үнэлэмжийг нэмэгдүүлж чадсан юм а. Мөн цаашлаад Монгол Улсын их сургуулийн музейн дээр хамтран мэтгэлцээнүүд, шихийн хутаг дээд сургууль, их засаг дээд сургуулиуд дээр мэтгэлцээн лекцүүд ингээд зохион байгуулаад явж байгаа. Тэгээ энэхүү өнөөдөр тохиож байгаа энэ 1 жилийн хурлаараа бид нар бас 2-3 хилцүүлэг гэж юмаа. Тэгээ энэ өнөөдөр манай хурд дээр бүх намуудын төлөөл ус төрчид, судлаачид оролцож байгаа. Зөвхөн төрийн бүс байгууллага Монгол Улсын их сургууль, шихийн хутаг их сургуулийн удирдлагуудтай хамтран цуврал мэтгэлцээнийг зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын засаг даргын санаачлагаар Азийн сантай хамтран иргэдийн оролцоо хотын маргаас зөвлөлдөх санал асуулгыг анх удаага байгуулах гэж байна.